За өнөөдөр 2025 оны 3 сарын 20-ны өдөр ээлжит одоо 4.18 хийж байгаа. Би улсын хурлын гишүүнээр сонгогдсоноос хойш намраас хойш энийг 7 хоног бүхэн хийгээд явдаг. За баяр ёслолоор нэг төр завсралдаг. Одоо 23 дахь дугаараа өнөөдөр та бүхэнд хүргэж байна. Өнөөдөр би хоёр асуудлыг одоо хөндөж ярий. За нэгдүгээрт бол намраас хойш нэг асуудал манай дүүрэг дээр явж байгаа. Тэр бол Кид апартмент хөөхтөгдгээд одоо нэг тийм барилгын компаниуд иргэдээс маш их хэмжээний мөнгө аваад за та нарыг орон сууцтай болгоно гэчихэд одоо мөнгө нь ч байхгүй, орон сууц нь ч байхгүй болсон. Энэ асуудлыг бид нэр их олон удаа ярьсан. Тэгээ хохирогчд маань цуглаад ажлын хэсэг гаргаад би тэр хүмүүстэй хамт одоо цагдаагийнхантай бас хамтарч ажиллаж эхэлсэн. За тэгээд харин Байнгын хорооны хурал дээр би Сонгын хайрхан дүүрэгт ийм асуудал болоод байгаа маа. Цагдаагийн дарга байсан учраас тантай би уулзаж ярих сонирхолтой байгаа. Хохирогчдынхаа хамтар гэсэн манай энэ цагдаагийн дарга Сүхболд гэдэг хүн байгаа юм байлээ. Тэр хүн бол харин гайхалтай над руу яриад та энэ санал тавьсан учраас та хүмүүс аваад тэр уулзъя гэд би ингээд одоо нэг манай төрийн байгууллагыг хурдтай анцудаа ажиллалаа. Би хохирогчдынхаа хамтар орж уулзсан. За тэгээд энэ бол зөвхөн сонгоны асуудал бас биш байхгүй. Тэгэхээр цагдаагийн газар дээр цагдаа дээр бол бас их бодлогын бол одоо зөв ажлууд явж эхэлсэн юм байна. За нэгдүгээрт нь бол энэ Монгол улсад өнөөдөр энэ байшин сав одоо олон юм байгаа шүү дээ. Залилах гэмт хэрэг гэж. Залилах гэмт хэрэг гэдэг нь бол манай гэмт хэрэг дотор бол нэлээд их 30% болсон явж байгаа. Их зонкилж байгаа. Хуучин бол хулгай дээрэм хийдэг байсан нөхдөөч одоо дандаа залилан маягаар юмнууд хийдэг болсон. Тийм учраас залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар гэж бүр ингэж байгуулсан юм байна. Цагдаагийн ерөнхий мөрдөн байцаах албанда. Тэгээ энэнийхээ орон тоог нэмсэн дүүргүүд дээр бас одоо хүч нэмэгдүүлсэн мөрдөн байцаагчтай нэмсэн. Ер нь тэгэхээр одоо манай иргэд бид нар бүгдээрээ нэг анхаарах хэрэгтэй байна. Залилах гэмт хэрэг гэдэг юмтай бол манай цагдаагийн байгууллага онцгой анхаарал тавьж хүчээ нэмэгдүүлж шуурхай ажиллах энэ нөхцөлийг бүрдүүлж байгаа. Өмнө нь ямар юм ингээ ярьдаг байсан. Тэр Сонгын хайрхан дүүргийн цагдаа дээр нэг хэрэг үүсэл тэгэл ингээл жонхуурал жил болоод дахиад явж итэл нөгөө талд нь мөрдөн байцаах албан дээр нэг хэрэг дахиж нөгөө талд нь үүсэл ингээд уйлдаг байсан гэсэн. За ингээ манайх дээр бол юу болсон гэхэлэр манай сонгоны нөгөө хохирогчдын төлөөлөгчд очисон учраас одоо тэр сонгон дээр явж байгаа хэрэг за тэр хөхтөгд дээр явж байгаа хэрэг энэ төрөг бол нийлүүлээд нэгтгээд одоо мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар нэгтгэж шалгахаар болсон шүү. Одоо тэр манай хохирогчд маань дахиад зохион байгуулалтаа сайжруулад энэнийхээ чиглэлээр ажиллаараа. Энэ бол ингэж явж байгаа. Ер нь бас над руу энэ 11-11-т утсанд маань та зөвхөн сонгийн яриаг би зөвхөн сонгийн яриаггүй. Энэ хараа Монголын хэмжээний залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар байгуулагдсан байна. Та нар маань бас тэр дүүрэг хавьдаа зохион байгуулалтанд ороод тэр гişүүд мөшүүдээрээ дамжуулаад энд бас яагаад энэний хэдүүлээ өрөөсөө шийдье. Энэ бол маш олон хүн одоо хашаа байшингаа хүртэл одоо зараад юм уу тэгээд өгчихсөн мөнгө, зээл аваад өгчихсөн мөнгө манай иргэдийг маш их одоо хохироож байгаа ноцтой гэмт хэрэг ужиграад яваад байгаа. Тэгэхээр цагдаагийн байгууллага за Сүхболд даргын маань бол шийдвэртэй энэ дээр арга хэмжээ авч байгаа. Ийм нэг одоо эерэг мэдээ хэлэх гэсэн. Эерэг. За одоо бас нэг зөв юм хийгдэж эхэлж байна шүү гэж. За хоёр дахь нь бол тэр манай хэвлэл мэдээлэлээр бол ноорог гэдэг. Тэгэхээр их хурлын гишүүд, их хурлын хууль зүйн байнгын хорооны гишүүн байхгүй би. Тэгэхээр манай хууль зүйн байнгын хорооны зарим гишүүд санал гаргаад тэр энэ юу болоод байгаа юм бэ? Яг ямар процесс болсон юм бэ? Тэрнийг нэг сонсоодох ёо. Энэ их хурлын гишүүн мөрдөн байцаахын үйл ажиллагаанд нөлөөлөх гээд байгаа юм биш. Их хурлын гишүүд бидний батлсан хууль маань аль зэрэг хэрэгжиж байгаа юм бэ? Амьдрал дээр хууль зөрчил гараад байна уу юу гэдэг ийм болгоомжлууднаас сонссон. Би ч гэсэн одоо тэнд нь бас шийдвэртэй орж сонслоо. Яагаад тэгэхээр энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 24 оны 1 сарын 17-ны өдөр маш их өөрчлөлт хийсэн. Би өөрөө орж үг үсгийн хүртэл одоо анхаар засах юмд нь оролцсон байхгүй. Энэ дээр юу вэ гэхээр хүний эрх их зөрчигддөг. Хүний эрх их зөрчигддөг. Тэгэхээр энэ хүний эрх зөрчигдөд байгаа байдлыг хэдүүлээ арилгахын тулд энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд хойшлуулшгүй тохиолдол гэж юу хэлэх юм бэ? Тэр үед яах ёстой юм бэ гэдгийг бүр ингэж их наривчилж ярьсан. Тэгээд тэр цагдаагийнхны мэдээллийг сонссон. Тэгээ одоо бид нар хэдийн асуудал цаашдаа
Манай байнгын хорон дээр ч гэсэн би өөрөө итгэх санаачлал гаргаад эх 7 хоногоос яриад цааш явах хэрэгтэй. Гомдол санал гаргавал хойшлол шөнө нөхцөл байдал үүснэ. Хойшлол шөнө тохиолдол гэж юу хэлдэг гэхээр хуулийн дээр бичгтээ хүний амнаас эрүүл мэнд эд хөрөнгөнд ноцтой хохирол учрах, сэжигтэн яллагдагч оргон зайлах, хэргийн улмаар эдмөрийн баримт тусдах, зөөвөрлөх, нуун далдлах, хүрэгдэх, бодит аюул байгааг хойшлол тохиолдол гэдэг. Тэгэхээр манай байнгын хорон дээр ажил үүсэж байна гэж би энэ үйл явдлаас харж байгаа. За ингээд өнөөдрийн манай 3 сарын 20-ны өдрийн 4.18-ыг би ийм хоёр асуудлыг яриад өндөрлөё.